Монголын даанч сургуулийн Монгол хэлний багш Шимцээ байна. Та багш өнөөдөр 2 дугаар ангийн Монгол хэлний хичээлийг захад эхлэн болоод байна. Та бүхэндээ дэвтэр галаагаар хамтдаа хичээлээ эхэлцгээе. Хамтдаа энэ үгсийг уншицгаая. Солон, бороо, зөөлөн салхи, цас. За энэ үгс маань байгалийн үзэгдэл юм болов уу? Улирлын нэгэн болов уу? Мэдээж байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдэл байна шүү. Тэгвэл багш өнөөдөр шүлгийг зөвөрөө бичих гэсэн сэдвийг хичээл өгнө. Миний зөв Монгол хэлний номынхоо 138 дугаар хуудсыг дагаад хамтдаа дасгал ажиллаа ажиллацгаая. За багш нь байгалийн үзэгдэл дундаас бороог сонгож авсан. За зөөлөн, ширээ, ширүү, цаад, нартай гэх мэт юмнууд байт юм байна. Та тэгвэл багш нь ингээд өгөл өгсөн байгаа. Цэгээр тохиолдох үгийг сонгож бичих байна шүү. За энийг үсээ алийг сонгол нэ тохирч байгаа үгийг хамтдаа бодцгоё. Бороо, цас, зөөлөн салхи, солон гэсэн үгийг үсэгээ. Үүл гарч тэнгэр дугаар юу болдог вэ хүүхдүүдээ? Үүл гарч тэнгэр дуурч цас ордог юм болов уу? Яа гэвэл за мэдээж үүл гарч тэнгэр дуурч ордог хашуу. За орны дараа наарч солон татав. Зун хаяа юу хацаг хэлдэг вэ хүүхдтэй? Мэдээж зун хаяа зөөлөн салхи хацаг хэлнэ. За энэ үйл баг орсон шүү. Юу баг орсон юм хүүхдтэй? Мэдээж цас орсон байгаа. Энэ үйл цас баг орсон шүү. За тэгвэл багш нь эдгээр байгалийн үзэгдлээс бороксыг сонгож авсан байгаа. Энэ үгнээс үгсийг сонгож аваад энэ үгнээс намжиг гэдэг охин солонг гэдэг шүлгийг зохиосон байгаа. Солонг шүлгнээс зөөлөн гэдэг үгийг сонгож авсан байна. Намжиг байна. Зөөлөн гэсэн үгийг сонгож авсан. За хамтдаа намжиг охин зохиос шүлэг уншия. Зөөлөн багны дараа өнгийн солонг татав. Зургийн дэвтэр аваад өнгийн солонг зур. За намжиг охин маань маш гоё шүлэг зохиосон байна. Багш нь намжиг охиныг дураагаад бас нэг шүлэг зохиосон байна шүү. За энэ бол багшийн зохиосон шүлэг байна. Багш нь ширээ гэсэн үгийг сонгож авсан байгаа. Ширээ багны дараа шинхэн солонг татав. Шинхэн тэр солонгыг шинхэн бий зурав. За тэгвэл миний хүүхдүүд эдгээр үгсээс аль тохиолыг сонгож аваад хамтдаа дөрвөн шүлэг зохиоцгоё. За солонг гэсэн нэртэй дөрвөн шүлэг зохиош шүү. Гэсэн дөрвөн шүлэг зохионо. За гэхдээ зохиохдоо эдгээр үгсээс сонгож аваад шүлэгтэй оруулах шүлэгтэй.
шүлгээ дөрвөн хүртэл гүйцэд зохиож чадсан болов ингэж үнэлээрэй. Багшаа би шүлгээ дотоод зохиосон гэх юм бол ингэж үнэлээрэй. Би зохиож чадаагүй гэх юм бол энэ смайлыг зохиорой. Багш нь хүүхдүүд маань шүлгээ амжилттай зохиож чадсан байх гэдэгт итгэлтэй байна. За гэрээ даалгавар. Гэрээ даалгавар. За цаас хийсэн дөрвөн хүчлэг бичнэ. Хичээл идэвхтэй олсон хүүхдүүдтэй баярлалаа.